Тэгээ өнөөдөр төрөлх сургуулийнхаа энэ сайхан арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцож байгаадаа их баяртай байна. Өнөөдөр их Жанжин Сүхбаатарын мэндэлсний бас түүх 125 жилийн манай сургууль чинь Жанжин Сүхбаатарын нэрэмжит ийм сургууль байгаа. Тэгээ сургуулийнхаа багш хамт олон хүүхдүүдтэйгээ уулзаж байна. Бас надтай хамт нэг үе төгссөн бас ангийн анд найз нар маань үе тэнгийнх маань нэг үеийн төгсөгчдөр маань бас өнөөдрийн арга хэмжээнд өөрсдөө одоо сэтгэлээрээ хүрэлцэн ирсэн удаа их баяртай байна. Сургууль маань одоо дүүргийн тэргүүний сургууль. Манай сургуулиас олон сайхан одоо эх орондоо ард түмэндээ хүч буйнаар зориулж олон мундаг мэрэгчлэлтгүүд манай сургуулиуд төгссөн. Улс төр, эдийн засаг, бизнес, соёл, спорт, урлагийн одоо олон сайхан алдарнууд бас энэ сургуулиас төгсөж гарсан. Энэ бүхнээрээ бас бид нар их бахархдаг. Тэгээ өнөөдөр бас одоо их Жанжин Сүхбаатарын 125 жилийн энэ жанжны одоо түүхийг, энэ жанжны хийсэн бүтээсэн зүйлийг Монголын ард түмэн хэзээ ч мартаж болохгүй. Монгол улсын тусгаар тогтнол, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын төлөө эх орноо харийн дарлаас чөлөөлөхийн төлөө энэ жанжин одоо хүчин зүтгэж ардын хувьсгалын анхны одоо энэ улс орны орчин цагийн Монгол улсыг одоо бий болох үндэс суурийн тавьсан юм агуу их жанжныхаа одоо бас төрсөн өдөр мэндэлсний ойг одоо Монгол улс даяараа бүгдээрээ хамтаа тэмдэглэх ёстой. Тийм учраас өнөөдөр бас төрлөх сургууль дээр ирж энэ сайхан баярыг хамтаа тэмдэглэж байгаадаа их баяртай байна.